За тэгшинцэд гурвалжны тухай нэг жижиг ярив. Тэгэхээр энэ тэгшинцэд гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус гэдэг. За 35 градус, 90 градус, 55 гэдэг 180 градус. За тэгэд энэ дээр яах юм бэ гэхээр энэ 574-ийн квадратын за нэмэх нь 819-ийн квадратыг нэмлээ. За энэ хоёрыг нэмэхлээр за эндээсээ квадрат хязгаар гаргахлаар 110 гарчих. За энэ тэгшинцэд гурвалжны амьдрал дээр хэрэглээ юу вэ гэж ойлгоод тэгэхээр та С хотоос Б хот руу очих гэж тэгэх юм бол энэ налуу ингээд явсан бидэнд багт 10 м зам туулах байх юм бол та ингээд тойруу явна гэдэг чинь 574 дээр нэмэх нь 819. Тэгэхээр та 10 м зайд шилжихийн тулд та 1393 м замыг туулж байна гэсэн. За нөгөө талаасаа энэ 819-574 10 гэсэн 3 Пифагорын теорем хэрэгжиж байгаа учраас эдгээр Пифагорын тоонууд гэж бас нэрийддэг байна.